За сайн байцгаана эрхэм мэдээд үзэгчдээ шүүхийн цаг нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчэс бүрдсэн хуралдааныг 2 жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжид 3 дугаар чуулган энэ оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэр энэ удаагийнхаа шүүхийн цаг нэвтрүүлгээр бид тус чуулганы мэдээллийг бэлтгэсэн юм а. Энэ удаагийн чуулганаар хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарлах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг суглаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгүй болгох асуудал, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгүй болгох, шүүгчийн эрх ашигыг хамгаалах, сахилах хариуцлагыг сайжруулах зэрэг 4 үндсэн агуулгын хүрээнд илтгэл тавьж хэлэлцснээс гадна шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох, сонгуулийг зохион байгуулж анхан шатны шүүхээс 2, давж заалдах шатны шүүхээс 2, хяналтын шатны шүүхээс 1 шүүгчийг сонгосон юм а. Нийт шүүгчийн чуулганд оролцогчдын олонх нь шүүхийн ачааллыг хэрхэн бууруулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх талаар хөндөж байла. Учир нь 2016 онд Монгол улсад 520 шүүгч ажиллаж байсан бол 9 жилийн дараа буюу 2025 оны байдлаар 516 шүүгч ажиллаж байгаамаа. Гэтэл сүүлийн 10 жилд шүүхийн ачаалал эрүүгийн хэрэгт 130, зөрчлийн хэрэгт 143, иргэний хэрэгт 117, захиргааны хэрэг 105%-аар тус өссөн байна. Нийт шүүгчийн чуулганы зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс хууль заасны дагуу урьдчилсан байдлаар бол шүүхийн ерхий зөвлөлийн нэр дэвшигчдийн бүртгэлийг бол эхлүүлж, за нэр дэвшигчдийн бүртгэлийг бол хууль заасан шалгуурыг хангасан шүүгчдийг бол бүртгээд, за хууль заасан хугацаанд бол олон нийт тухайн ямар шүүгчнэр шүүхийн ерхий зөвлөлд дэвшиж байгаа болохыг бол танилцуулсан. За энэ нь ямар ач холбогдолтой юм бэхээр тухайн шүүгчд нь бол шүүхийн ерхий зөвлөлийн гишүүнээр дэвших, за ёс зүйн болон хуулийн шаардлагыг хангаж гэнэ үү. За тухайн шүүгч нэр дэвшигч нартай холбоотой олон нийтийн зүгээс мэдэх хэрэгийг бол хангах үүднээс бол энэ арга хэмжээг бол авсан. За нийтлэг хандлагын хувьд бол шүүхийн бие даасан хараа тус байдлыг хангах, за шүүхийн ерхий зөвлөлийн үйл ажиллагааг шүүгч нарын үйл ажиллагаатай хэрхэн холбогдуулах вэ, эрх холбоо ямар байх вэ, за шүүхийн захимжуулалтыг хэрхэн хангах вэ, за шүүхийн үйл ажиллагааг иргэдэд яаж ил тод нээлттэй байдлаар хүргэх вэ гэдэг бол нийтлэг байдлаар бол илэрхийлж байгаа учраас энэ бол нийт шүүгч нар өөрсдөө энэ талаар бол хүсэл эрмэлзэлтэй байна гэдгийг бол харууллаа. Шүүх хөдөлгөөний салбар тулгамдж байгаа асуудлуудыг голлон хөндөж ярьж байна. За мэдээж шударга ёсны үйлчилгээг, хүний эрхийн баталгааг хангах энэ үйл ажиллагааг хүн бүрд хүртээмжтэй хүргэх энэ үндсэн чиг үүргийг шүүгч нар маань хүргэдэг шүүхийн үйл ажиллагааг хэвээ явуулахад нэг хамгийн түрүүнд баталгаатай хангалттай төсөв байх хэрэгтэй. За орон нутгийн шүүхүүд маань бол орон байр, ер нь нийслэлийн шүүхүүд ч гэсэн маш өндөр ачаалттай хэрнээ ажлын нөхцөл хангагдахгүй байна. Энэ асуудлыг бас үе шаттай шийдвэрлэх. За энэ дээр төсвийн үйл тутамж, шүүхийн үйл тутамжийг уялдуулахад эрх зүйн орчныг босронгуй болгох чиглэлээр бас санал санаачлаа. Гарц харгалгаануудыг илүү ярьж байна л да. Дэлгэцэн дээр харагдаж байгаа улаан гэрэл бол юу илэрхийлж байна гэвэл улсын хэмжээнд орон тоо дутуу зохис ачааллаас өндөр ажиллаж байгаа шүүхийн өнөөгийн нөхцөл байдлыг харуулж байна. Монгол Улсын дээд шүүхээс бусад шүүгчдийн орон тоог 699 байхаар тогтоосон. Өнөөдөр 516 шүүгч ажиллаж байна. 2025 оны эхний хагас жилийн мэдээгээр 352 шүүгч зохис ачааллаас өндөр ажиллажээ. Тухайлбал дүүргийн иргэний хэлбэр ажиллагааны нэг шүүгчд 1000 хэрэг, иргэний шүүгчд 150-аас 200 хэрэг, эрүүгийн шүүгчд 30-аас 40 хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна. За хөдөө орон нутагт Орхон аймагт 5 шүүгчийн оронтой дутуугаас нэг шүүгчд 500 хэрэг маргаан гар дээр нь байна.
За хан богд, замын үүд, Сүхбаатар аймгийн дав залгах шатны шүүхэд нэг шүүгч ажиллаад удаж байна. Нийт аймагуудад оронтой дутуугаас бүрэлдэхүүнд орж ажиллах явдал ихслээ. Хүний нөөцийн уян хатан зөв шуурхай бодлого бид нэр хэрэгжүүлэх шаардлагатай. Хүний нөөцөнд бүрдүүлж чадахгүй мөнгнөд байж хаяанд гэр оронгүй гэр үйлийн шүүх бүгдэн дагуулад ирлээ. Одоо яах юм? Мэдээж хаанагтээ байрлуулалтаараа багтааж таараа. Хамгийн гол нь тэнд ажиллах шүүгч наан байна. Шүүгэн захиргааны ажил наан байна. Шүүгчийн туслахын нөөц гэсэн энэ нөөцийг бол хангалттай байлгаж яагаад болдгүй бэ гэдэг асуудал харагдаад байгаа юм. За шүүгчийн туслахыг доктортой ажилдаг тийм эрх зүйн орчинг бий болгох, бодлого боловсруулах, энийг ажил болгох ажил бүр зайлшгүй тулгарч байгаа. Шүүгчийн туслахын докторгүй байдал ур чадварын байдал өнөөдөр шүүхийн үйл ажиллагаанд яаж нөлөөлж байгаа гэдгийг бид нар хэлүүлдэхүү бүгдээрээ мэдж байгаа. Нээлттэй нийгэм форумоос өнгөрсөн онд танилцуулсан 2023 оны шүүхийн индексээр шүүхийн нээлттэй ил тод байдал хамгийн өндөр буюу 6571 он авсан бол шүүхэд итгэх олон нийтийн итгэл 2021 онтой харьцуулахад 477 оноогоор урчээ. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл буурах болсон шалтгааныг шүүхтэй холбоотой сөрөг болон ташаа мэдээлэлд тэр бүрдэн тайлбар өгдөггүй байдал, засгийн газраас авилгын гэмт хэрэгтээ хийх тэмцэлд шүүх саад тодгор болж буй гэх мэдээллийг өргөн хүрээнд түгээсэн зэрэг нь нөлөөлсөн байх талтай гэдгийг судалгаанд дурдсан байдаг. Тэгвэл шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчид шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд дараах ажлуудыг хийнэ гэдгээ тодтогч байсан юм а. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдож байна гэдэг маань өөрөө бас цаашаа надад бас маш их хариуцлага ирж байгаа. Шүүхийн эрхчлэлийн 4 жилийн өнгийг тодорхойлох, бас энэ шүүгчгээ хараад ус хэвийн ажил нөхцөл байдлыг хангах, за хуульчлаа шүүгчийг шилж болохын Монгол Улсын үндсэн хуулийн заасан үндсэн чиг үүрэг байгаа. Энэ чиг үүргүүдийнхээ дагуу бол нэлээд идэвхжүүлэн ажиллана гэж бодож байгаа. Одоо ерөнхийдөө бол шүүгч нарын оронтой за юм бол нэлээд дутуу шүүгч нар маш их ачаалтай та мэдж байгаа. За дүүргийн шүүх нэг шүүгчийн гар дээр бараг 1200 хэрэгтэй хэлбэр ажиллагааны шүүх юм байгаа. Тэгэхээр энэ их ажлын ачааллыг бас багасгах, шүүгч нарыг зохицон ачаалтай ажилуулах, шүүгчийнхаа бас нийгмийн баталгаа хангалтаар бол нэлээд итгэвчтэй ажиллана гэж бодож байгаа. Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэгэн чухал зүйл бол шүүхийн нээлттэй ил тод түргэн шуурхай байдал юм а. Ялангуяа олонний анхаарал татсан нийгмийг цочруулсан хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг онцлон тэмдэглэе. Шүүгчийн ажил гэж юу хэлэх юм те? За бид нар бол энийг бол одоо шүүн таслах ажиллагаа гэж мэднэ. За шүүн таслах ажиллагаа юуны төлөө явагддаг юм? За энэ мэдээж хэрэг одоо шударга ёсыг нийгэм тогтоох, хэрэг маргааныг хараат тусаар хуульд нийцэл шударгаар шийдвэрлэх замаар шударга ёсыг нийгэм тогтоох. За энэ одоо хүндтэй чиг үүрэг бол одоо шүүгчид оногддог. Энэ чиг үүргийнхэн төлөө олон нийтийн зүгээс бол шүүхээс ийм одоо итгэл хүлээлт байдаг. Одоо өглөө бас ерөнхий шүүгчийн илтгэл за ерөнхийлөгчийн ярианд бас гарлаа тий. Шүүхээс өөр хаашаа очих вэ? За энэ итгэл найдварыг шүүхэд өгдөг учраас бид нар энийг одоо өргөж авах хэрэгтэй. Энэ хүлээлтийг одоо биелүүлэх хэрэгтэй. Тэгэхээр шүүгч бол шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үүрэг бол ерөөсөө одоо суур агуулга нь эндээс гарч ирж байгаа. Яагаад хүмүүсийг одоо итгэлийг шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх ёстой юм? Шүүхэд одоо итгэхээ байвал нийгэмд инх замраагүй байдал, шударга ёсны одоо үнэлэмж алдагдана. Маш одоо өшөө цаашаа явах юм бол ингээд маш их олон хор уршиг дагуулдаг. За тэгэхээр энэ шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх үүргээ одоо яаж биелүүлэх вэ гэхээр за мэдээж хэрэг одоо хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэх үүрэг. За ингээд энэ үүргээ хэрэгжүүлж байгаагаа нээлттэй ил тод байлгах ёстой олон нийтийн хараанд. Өөрөө өөрсдөө бид нар мундаг шүү, шударга шүү гэхээсээ илүү бодит байдлаар хүмүүст харуулах ёстой. Процессын шударга ёс чанарыг сайжруулахад мэдээж ил тод байх бол чанарын гол үзүүлэлтийн нэг. Цаашид шүүх хуралдааныг шууд дамжуулах байдлаар ил тод байдлыг хангахтаа бид
талууд камерын өмнө бие барих, мэтгэлцсэн бодиттой үр дүнтэй өрнөхгүй байх эрсдлүүдийг бууруулах ёстой. Яг үл энэ талаар прокурор өмгөөлөгчдийн зүгээс бидэнд бас хүсэлт санал тавиад байна. Энэ нийгмийн сүрэг бүхнийг чигтэг хойдлын хар уухай гэдэг шиг зүйл болгож хувиргаад байна. Ганц шүүх салбараас шүүх бол одоо шударга манай зогсдог шүүхийн шударгасны баталгаа болсон байгууллага. Гэхдээ бүх буруу шүүх рүү чигэж болохгүй. Энэ байдлаараа шүүхийн хараат ус байдалд хатж байгаа. Ялангуяа улс төрчдийн зүгээс тэр бүх хил одоо гүйцэтгэх засаглалын зүгээс байнгын тотлогоо хийж байгаа. Энэ бүхнийг харин бид дор уран ницааж байхгүй бол энэ улам дамжирч. Одоо шүүхэд иргэдийн итгэл гэдэг бол маш чухал. Зөвхөн яг үн чанартай одоо энэ удаагийн энэ одоо шүүгчдийн чуулган бол шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох дотоод сонгуул мөн. Гэхдээ нөгөө талдаа энэ бол иргэд олон нийтийн итгэлийн сонгуул гэж хэлэхээр байгаа. Яагаад тэгэхээр энэ манай чуулган бол нээлттэй байна. Иргэд олон нийт хэвлэл мэдээллийн чөлөөтэй сурвалжлага хийж байна. Ерөн шүүхийн үйл ажиллагаа одоо ямар хэмжээнд цаашаа хөгжих юм бэ? Тэр шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдож байгаа хүмүүс ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа, яаж ажиллаж байгаа гэдэг бол нээлттэй байгаа. Тийм учраас энэ нь бол астаа бас иргэд олон нийтэд одоо шүүхэд итгэлийг дээшлүүлэхэд бол чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нийт шүүгчийн 3 дугаар чуулганы үеэр хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарлах болон хэрэг маргааны хянан шийдвэрлэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг суглаагаар томилох, нийтлэг журамд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар товцсон. Үүнд ямар өөрчлөлт багтаж буй талаар улсын дээд шүүхийн шүүгч, нийт шүүгчийн чуулган зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Батчимэг мэдээлэл өглөө. За нийт шүүгчийн 3 дугаар чуулганаар хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, за хуваарлах, за хэрэг маргааны хянан шийдвэрлэх, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг суглаагаар томилох, нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж хилцэж батллаа. За энэ нэмэлт өөрчлөлтөөр дараах бол зарчмын шинжтэй нэмэлт өөрчлөлтүүдийг бол нийтлэг журамд бол орууллаа. За үүнд нэгдүгээрт нь бол шинээр томилогдсон шүүгч болон за удаан хугацаагаар эзгүй байж байгаад эргэж ажилдаа орж байгаа шүүгчид хэрэг хуваарлах болон за шилжин томилогдож байгаа сэлгэн томилогдсон шүүгч нарт хэргийг хуваарлахдаа шинээр хэрэг хуваарлах. За ийхүү хуваарлахтаа бол ачаалал тэнцвэржүүлэх аргыг бол хэрэглэхээр шүүгчдийн зөвлөгөөний одоо тогтоолдоо бол зохицуулахаар нийтлэг журамд бол тусгалаа. За дараагийн нэг чухал одоо бас зарчмын шинжтэй өөрчлөлт юу байсан бэ гэхээр дээдчдний шүүхээс хүчингүй болоод ирж байгаа хэргийг дахин хуваарлахдаа өмнө шийдвэрлсэн шүүгч хуваарлах хэсэг асуудлыг мөн наривчсан журамдаа бол шүүхэд тогтхон зүйтэй гэсэн ийм заалтыг бол мөн нийтлэг журамд орууллаа. Мөн түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг бол нэгэн томилогдсон шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх зарчмыг бол мөн нийтлэг журамдаа бол тусгаж өглөө. За мөн одоо бас хамгийн гол одоо анхаарал нэлээд одоо хилцүүлэг өрнсөн гол анхаарах асуудал бол шүүх байгуулах тухай хууль шинжилэн батлагдсантай холбогдуулан аймаг дахь сум дундын шүүхүүдэд хэрэг нэхэмжлэлийг эрүү иргэний хэргийн төрлөөр шүүгчийн дарааллыг үүсгэж байгаа асуудлыг бол нийт шүүгчийн чуулганаар бол нэлээд одоо нухацтай шүүгчнэр хилэлцсэн. За энэ асуудлын хүрээнд бол нэгэнт одоо шүүгчдийн зөвлөгөөнөөр хилцээд хэрэг нэхэмжлэлийг одоо хэргийн төрлөөр шүүгчийн дарааллыг үүсгэж байгаа тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг хуваарлахад бол энэ одоо дараалал бол хамаарахгүй гэсэн байдлаар бол зохицуулж нийтлэг журамд бол тусгалаа. За мөн түүнчлэн нэг орсон одоо чухал зарчмын өөрчлөлт болвол ээлжийн амралттай үед шүүгчид хэргийг хуваарлахад ямар асуудлыг хилцэн шийдвэрлэхийн тухайлбал шүүгч ээлжийн амралтаа хувааж эдэлж байгаа тохиолдолд хэрэг нэхэмжил хуваарлахыг зогсоох асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ гэдгийг энд бол мөн тогтож тодорхойлж өглөө. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Монгол улсын дээд шүүхийн тамгын газартай хамтран шүүхийн ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлж иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор шүүхийн цаг нэвтрүүлгийг цовруулаар бэлтгэн хүргэдэг билээ. Үзэгч та бүхэн энэ удаагийн дугаараар нийт шүүгчийн 3 дугаар чуулганы онцлог мэдээллүүдийг хүлээн авч үзлээ. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.